тэгэхээр миний хэлтгэл маань ерөнхийдөө хамгийн эхлээд мэрэгжлийн одоо мэрэгжлийн стандартууд гэж ямар стандартуудыг хэлээд байгаа. За энэ мэрэгжлийн стандартуудын өөр өгөөж нь юу юм? Мэрэгжлийн стандартуудыг нэвтрүүлэхэд тулгардаг саад бэрхшээл, за тэдгээрийг даван туулах гарц, эцэст нь мэрэгжлийн стандартуудын маань яг үн цэн ямар байгаа юм бэ гэдэг талаар тодорхойлох юм байнамаа. За мэрэгжлийн стандартуудыг ярихаас өмнө бид нэр эхлээд мэрэгжлийн стандартуудынхаа бас энэ баталж байгаа байгууллагын талаар товч зүйлийг мэдчих шаардлагатай. Тэгэхээр IFAC буюу Нэгтлэн бодгочдын олон улсын холбоо маань анх 1977 онд за дэлхийн Нэгтлэн бодгочдын холбооны 11 дахь уулзалтын үеэр ингэж үүсгэн байгуулагдсан байдаг. За тэгээд энэ байгууллага маань 1978 онд бол мэрэгжлийн стандартыг баталдаг тусдаа 4 ийм стандартын хорог бол байгуулсан. Аудит баталгаажуулалтын олон улсын стандартын зөвлөл, улсын секторын Нэгтлэн бодгочдын олон улсын стандартын зөвлөл, за мэрэгжлийн Нэгтлэн бодгочдын ёс зүй олон улсын стандартын зөвлөл гэсэн энэ 3 зөвлөл нь болохоор 1978 онд батлагдаад үүсгэн байгуулагдаад за хамгийн сүүлд болохоор заавчлаарай улсын секторын Нэгтлэн бодгочдын олон улсын стандарт маань 1987 онд бол ингэж даруй одоо 10 жилийн дараа үүсгэн байгуулагдсан юм түүхтэй байдаг. За үүсгэн байгуулагдсанаас хойш бол эдгээр 4 тусдаа мэрэгжлийн зөвлөлүүд маань хариуцсан мэрэгжлийн стандартуудыг л ингэж батлаад хэрэглээ болгох олон улсад нэвтрүүлэх үйл ажиллагааг бол ингэж явуулж байгаа. За энэ 4 стандартаа одоо баталдаг байгууллага маань өөрөө 1977 онд үүсгэн байгуулагдсан. За гэтэл 1973 онд бол одоо дэлхийн тэргүүлэгч мэрэгжлийн 14 байгууллага, 9 орны 14 байгууллага маань хоорондоо хэлэлцэж тохиролцоод за санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг батлан гаргадаг. Одоо анх бол Нэгтлэн бодгочдын олон улсын стандартын хороо гэж нэрлэгддэг ийм байгууллага бол үүсгэн байгуулж исэн. Тэгээ 1975 онд бол бидний хэрэгжилж байгаа Нэгтлэн бодгочдын анхны стандарт буюу Нэгтлэн бодгочдын олон улсын стандарт нэг маань бол ингэж гарч исэн юм түүхтэй байгаад байгаа. За тэгэхээр энэ стандартууд маань бидний санхүүгийн тайлан гаргах үйл процесс яг ямар дараалалаар хаана хэрэглэгдээд байна гэхээр тэгэхээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. За боловсролын олон улсын стандарт, мэрэгжлийн Нэгтлэн бодгочдын ёс зүй олон улсын стандарт маань өөрөө хүнд чиглэсэн, өөрөөр хэлэх юм бол Нэгтлэн бодгоч аудитуудад чиглэсэн юм стандарт байгаа. За санхүүгийн тайлагналын, за улсын секторын Нэгтлэн бодгочдын стандарт, аудитын олон улсын стандарт маань өөрөө тайлан гаргахад буюу процесс чиглэсэн юм стандартууд байгаад байгаа. Тэгэхээр Нэгтлэн бодгочд маань бол аж ахуй нэгж байгууллагын тайланд үед гарсан бүхий л одоо санхүүгийн баримт нотлохоо дата мэдээлэлд үндэслээд санхүүгийн тайлангийн олон улсын стандартынхаа дагуу бол тайлангаа гаргаж байгаа. За энэ цаг хугацаанд бол энэ ёс зүй стандарт, боловсролынхаа стандартыг бол байнга бодож ингэж дагаж мөрдөж явах хэрэгтэй. За энэ гаргасан тайланг нь баталгаажуулах буюу хэрэглэгчдэд өгөх гээд байгаа энэ мэдээллийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх үүднээс аудитын олон улсын стандартын дагуу аудиторууд маань бол аудитынхаа тайлан зөвлөмжийг бол ингэж гаргаад байгаамаа. Тэгэхээр бидний гаргаад байгаа энэ олон улсын бүх стандартууд маань нэгдсэн нэг зорилготой байгаад байгаа. Тэгэхээр нэг зорилго нь юу вэ гэхээр санхүүгийн тайлагналын маань өөрөө үндсэн зорилго нь хэрэглэгчдэд эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл өгөх гэсэн энэ үндсэн зорилгыг агуулждаг. За тэгвэл бид нар хэрэглэгчдэд энэ үнэн зөв баттай мэдээллийг өгөхийн тулд өөрсдөө энэ 4 стандарт, энэ 5 стандартыг бол дагаж ингэж хэрэглэж мөрдөд байгаа. Тэгэхээр бид нар эхлээд хэрэглэгч гэж яг хэний хэлээд байгаа юм бэ гэдгээ бас ангилж явах шаардлагатай, мэдчих шаардлагатай. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагын хувьд санхүүгийн тайлан хэрэглэгч гэдэг бол үндсэндээ за нэг хөрөнгө оруулагч, зээлдэгч, удирдлага, ажилтнууд, хамтран ажиллагч байгууллагууд, төрийн бус байгууллагууд гэж ерөнхийд нь бол бас ангилж болно. Тэгэхээр энэ хүмүүсийн хүсэж байгаа мэдээлэл бол аж ахуй нэгж байгууллагын нэгтлэнгуудын хувьд бас янз бүрийн мэдээллийг ингэж хүсэж бас шаардж идэг байх нэ. За тэгэхээр мэрэгжлийн энэ стандартуудыг яг нэвтрүүлснээр аж ахуй нэгж байгууллага одоо тухайн улс дэлхийн эдийн засгийн ямар үр өгөөчтэй юм бэ, үр нөлөөтэй юм бэ гэдэг талаар ярилцтэй. За мэдээж хэрэг олон улсын стандарт гэдэг зүйлийг баталж гаргаснараа тухайн тайлан мэдээлэл маань өөрөө илүү үнэн зөв болно гэж ингэж үзээд байгаа. Тэгэхээр нөгөө бид нар өөрсдөө хамгийн дэлхийн одоо шилдэг практик хэрэгжилж байгаа байхгүй. Тэгэхээр цохос дурдаад өнгөрөхөд олон улсын стандартууд маань ямар дараалалаар батлагдаж гарч ийнэ гэхээр практик дээр хэрэгжилж исэн хамгийн шилдэг аргыг олон улсын стандарт болгоё гэж хэн нэгэн санал өгөөд олон улсын стандартын зөвлөл өөрсдөө юуныг бол батлаад дэлхийн нийтээрээ энэ практикийг бол хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нар бол санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, за боловсролын олон улсын стандарт бол дэлхийн нийтээрээ хэрэгжилж болох тухайн чиглэлийнхаа хамгийн шилдэг практикийн эмхтгэл гэж ингэж ойлгож авах шаардлагатай.
Тэгэхээр хамгийн шилдэг практикийн дагуу гаргасан энэ мэдээлэл бол яалтчгүй үнэн зөв. За тэгээд энэ үнэн зөв мэдээлэл тулгуурласан шийдвэр маань өөрөө оновчтой байна гэсэн ийм үр өгөөж өгч байгаа. За хөрөнгө оруулалтын боломжоо гэж. Тэгэхээр одоо дэлхийн нийт дээр хамгийн сүүлийн байдлаар 2015 онд бас Технологийн модгчдын олон улсын улмаас гаргасан мэдээллээр дэлхийн эдийн засагт эргэлж байгаа бүх капиталын 55% нь өөрөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлагнаж байна гэсэн юм тоо мэдээлэл байдаг. Тэгэхээр 2015 оноос хойш энэ тоо бол улам өссөөр байгаа. Яагаад өссөөр байгаа гэхээр одоо бидний сайн мэдэх урд турш, хойд турш хоёр маань бол өөрсдөө үндэсний стандарттай байсан. Дээрээс нь энэ нэтгэх за одоо Америкийн нэгдсэн улсыг бас дурдж байна. За гэтэл одоо Орос, Хятад улсууд маань бол томоохон аж ахуй нэгж байгууллагуудаа өөрөөр хэлбэл хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бүх аж ахуй нэгж байгууллагуудаа санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу тайлангаа гаргаач гэсэн ийм үндсэн шаардлага бол шаардаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа томрохын хэрээр гадаад зах зээл дээр гарч үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Гадаадын зах зээл дээр гарч одоо хувьцаагаа гаргаж хөрөнгө оруулалт татъя гэх юм бол хөрөнгө оруулагч одоо хөрөнгийн биржүүдийн нийтлэг тавьж байгаа хамгийн нийтлэг шалгуур нь өөрөө санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдсөн байх ёстой. Энэ стандартын дагуу тайлангаа гаргах ёстой гэсэн ийм үндсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр бидний хувьд энэ стандартын дагуу тайлангаа гаргацсан тохиолдолд одоо ямар ч хөрөнгийн бирж дээр одоо хувьцаагаа гаргаж хөрөнгө оруулалт татах юм бүрэн боломж бүрдээд байна. За үнэн зөв мэдээлэлээс улбаалаад энэ үнэн зөв мэдээлэлд итгэл гэдэг зүйл бол дагаад нэмэгдэж байгаа. За зөвхөн аж ахуй нэгжээс гадна энэ улс их орн за дэлхийн эдийн засагт ямар үр өгөөж өгч байна гэхээр зэрэгцүүлэгт хүч байдал гэдэг. Тэгэхээр зэрэгцүүлэлт гэдэг энэ үр өгөөж өгөл бас нэлээд ач холбогдолтой гэж үзээд байгаа л да. Хэрвээ энэ зэрэгцүүлэгт хүч байдлын зарчим гэдэг зүйл өөрөө энэ мэргэжлийн стандартуудад байдгүй байсан бол одоо нэг үндсэн зорилгынхаа дагуу аж ахуй нэгж байгууллагууд хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл өгжил байвал ямар ч хэлбэрээр санхүүгийн тайлангаа гаргах юм бүрэн боломжтой байсан. Тэгэхээр энэ зэрэгцүүлэгт хүч байдал байгаа учраас аж ахуй нэгж байгууллагууд бүгдээрээ нэг форматын дагуу нэг загварын дагуу ингэж санхүүгийн тайлангаа гаргаад байгаа. Тэгэхээр нэг загварын дагуу гаргасан тайлангаас санхүүгийн тайлангийн хэрэглэгчд нь эргээд шийдвэр сонголтуудыг хийхэд бол илүү их юм амар хэлбэр болж байна гэж үздэг. За капиталын урсгалыг нэмэгдүүлнэ гэж. Тэгэхээр капиталын урсгал гэдэг маань санхүүгийн тайлан маань өөрөө үнэн зөв мэдээллийг гаргаад ирж байгаа. Капиталын урсгалыг үнэн зөв гаргаад ирж байгаа бол хэрэглэгчдийн шийдвэр цаашаа үнэн зөв бодиттой болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр хэрэглэгчдийн шийдвэр гэдэг маань эдгээр өөрсдөө санхүүгийн тайлан мэдээлэлд үндэслэж шийдвэр гаргаж байгаа учраас гаргах шийдвэр нь дандаа санхүү мөнгө, хөрөнгө мөнгөтэй холбоотой юм шийдвэрүүд байдаг. Тэгэхээр нэг шийдвэр гараад үр өгөөжтэй оновчтой байгаа тохиолдолд тухайн хэрэглэгч дахиад шийдвэрүүд гарна. Олон тоогоор үр өгөөжтэй шийдвэр гарна гэдэг маань хөрөнгийн урсгалыг зогсолтгүй ингэж эргэлдүүлж байна гэсэн юм давуу талыг бас олгодог байна. За санхүүгийн тогтвортой байдал гэдэг маань түрүүнд дурдсанчлан хөрөнгө тогтвортой эргэлдэж санхүүгийн урсгал тогтвортой байгаа тохиолдолд энэ санхүүгийн тогтвортой байдал хадгалагдана гэж ингэж үзэж байгаа. За мэрэгжлийн нэр хүнд өснө гэж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн нэр хүнд өснө гэдэг маань бид нар бүгдээрээ олон улсын шилдэг практик хэрэгжилж байгаа. Тэгээ олон улсын шилдэг практикийн дагуу өөрсдийгөө боловсруулж мэдлэг ур чадвар гэдэг зүйлийг хөгжүүлж байгаа. Тэгэхээр бидний нөгөө түрүүнд дурдсан хоёр стандарт маань хүний хөгжилтэй чиглэгдээд байгаа байхгүй. Боловсролын олон улсын стандарт, ёс зүйн мэрэгжлийн нэгтгэн модгчдын ёс зүйн олон улсын стандарт маань энэ мэрэгжлийг эзэмшсэн хүн өөр ажил гүйцэтгэхдээ тодорхой мэдлэг, ур чадвар, туршлагатай байх ёстой. Тухайн ажлыгаа хэн нэгний одоо эрх ашигыг илүүд тавихгүйгээр төв голч үзлээр ингэж хийж явах ёстой гэсэн ийм шаардлага шалгуурыг тавьдаг. Энэ нь өөрөө мэрэгжлийн нэгтгэн модгчдыг бол маш зөв хүмүүжлэлтэй ингэж болгож ингэж өгдөг байгаа. Ингэснээрээ бас бид нар бусад мэрэгжлээс илүү давуу талтай, нэр хүндтэй байх юм нөхцөлийг бол бүрдүүлээд байна. За энэ мэрэгжлийн стандартуудыг ерөнхийдөө олон улсад нэвтрүүлээд аж ахуй нэгж байгууллага тухайн улс орн үр өгөөж хүртэхээр тодорхой хэмжээний саад бэрхшээл бол нийтлэгдээд тулгардаг. Тэгэхээр энэ нийтлэг саад бэрхшээлүүдээс дурдах юм бол хамгийн эхлээд хууль эрх зүйн орчны ийм хүлээн зөвшөөрөлт тулгардаг. Тэгэхээр хууль эрх зүйгээр нь тухайн стандартыг хүлээн зөвшөөрөхгүй байх юм. Ийм тохиолдол бол мэрэгжлийн стандартуудын нэвтрүүлэлтэд хамгийн их одоо сөрөг нөлөө үзүүлэх юм зүйл байдаг. За хуучин ба шинийн ялгаа гэж. Тэгэхээр нөгөө хуучин хэрэгжилж ирсэн стандартаас бид нар олон улсын стандарт руу нэвтрэх гэхээр энэ мань өөрөө зарим зүйл заалтанд зөрдөг ч юм уу. Эндээсээ болоод бас энэ стандартыг нэвтрүүлэхэд хойр хандах тохиолдлууд их байдаг. Мэргэжлийн стандартыг нэвтрүүлэх гэж байгаа бол энэ стандартыг нэвтрүүлэхэд ямар бэлтгэл ажил шаардлагатай, тий? Ямар нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Нөгөө хууль эрх зүйн шаардлагуудынхаа хувьд энийг яг аж ахуй нэгж байгууллагын нэгтлэн хийх ёстой мó, төр засаг нь хийх ёстой мó гэдэг энэ асуудал гардаг.
За хэлний ялгаа гэж. Тэгэхээр мэргэжлийн стандартуудын хамгийн анхдагч хэл буюу маргаан таслах хэл маань өөрөө англи хэл байдаг. Тэгэхээр англи хэлээр гарсан энэ баримт бичгүүдийг олон улсад нэвтрүүлэх гэхээр орчуулах энэ орчуулсан баримт бичгүүдээ ингээд хэрэглээ болох асуудал төвөгтэй байдаг. Гэтэл яг манай Монгол улсын хувьд бодоод аваад үзэхээр англи хэл, монгол хэл хоёр маань үүсэл гарал хэл сэтгэхүй соёлын хувьд маш ялгаатай учраас зөв орчуулаад тавьсан тохиолдолд тэр өгүүлбэрийг ойлгоход ийм төвөгтэй хүндрэлтэй зүйл их ажиглагдав. Ялангуяа англи хэлний хувьд бол маш урт өгүүлбэрүүдээр хэлдэг. За ихэл монгол хэлний хувьд бол товчхон шүлгэлсэн байдлаар ч юм уу гэж ярих тохиолдол байдаг. За улс үндэстний соёлын ялгаа бас энэ стандартыг нэвтрүүлэхэд төвөгтэй байдлыг үүсгэдэг. Жишээлх юм бол Япончуудын хувьд маш өндөр сахилга баттай ёс зүйтэй юм улс те. Гэтэл энэ улсад энэ стандартыг нэвтрүүлгээвэл тэр мэргэжлийн нэгтлэн бодогчдын ёс зүйн шаардлагыг ямар хурдан хугацаанд, ямар өндөр түвшинд нэвтрүүлэх үү те. Гэтэл бусад улсуудын хувьд энэ стандартуудыг нэвтрүүлэх хувьд ямар байх вэ гэхээр энэ маань өөрөө бас юм соёлын ялгаан дээрээс болоод стандартын нэвтрэлтийн төвөгтэй байдлыг үүсгэдэг. За дараагийнх нь болохоор стандартын нарийн төвөгтэй байдал. Тэгэхээр бид нар стандартуудыг бүгдээрээ сайн мэднэ те. Стандартууд маань тэгсэн тохиолдолд ингэж яваад хэрвээ тийм шүүлгээд заалтууд нь өөрөө тохиолдол бүрдээ тохирсон дэлхийн шилдэг практик учраас аль болох л шинж чанараар нь англиад олон арга аргачлалуудыг ингэж гаргацсан байдаг. Тэгэхээр эдгээр дундаас яг нэгтлэн бодогч маань өөрөд тохиолдсон тухайн асуудлаа шийдэхийн тулд энэ төвөгтэй байдлаас гарахын тулд нэлээд их ингэж цаг зав алдах, буруу хэрэглэх тохиолдол ингэж гардаг. За дараагийнх нь болохоор боловсон хүчнийг хөгжүүлэх сургах юм асуудлууд байгаад байна. Тэгэхээр бид нар чинь мэргэжлийн олон улсын мэргэжлийн стандартууд гэдэг зүйлийг нэвтрүүлэх гээд байгаа учраас энийг эхлээд энэ стандартыг хэрэглэх гээд байгаа хүндээ сургах шаардлагатай. Сургалт мэдээлэл гэдэг зүйлийг маш нарийн өндөр зохион байгуулалтаар хүргэх шаардлага гардаг. За энэ бүх үйл ажиллагаануудыг явуулах гэхээр хамгийн бас материалын түвшинд хардаг нэг асуудал нь бол өөрөө санхүүгийн асуудал байгаад байдаг тийм. Энэ стандартыг орчуулад хүмүүсээ сургаад мэдлэгжүүлээд хэрэглээд явах асуудал маань алхам тутамдаа санхүү хөрөнгө мөнгөний асуудалтай бол ингэж тулгарч идэв. Тэгэхээр өөрөө мэргэжлийн нэгтлэн бодогчдын энэ стандартуудыг нэвтрүүлсэний ач холбогдол нь өөрөө үр өгөөж гэдэг зүйлийг хүртэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр альва зүйлийн үр өгөөж гэдэг зүйл өртгөөсөө үргэж давж явах хэрэгтэй. Тэгжижил энэ байгууллага энэ стандартыг хэрэгжүүлсэний ач холбогдол нь гарна гэсэн үг байна. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагуудад энэ асуудлуудыг шийдэхэд хамгийн чухал зүйл маань юу вэ гэхээр мэргэжлийнхаа стандартын үн цэнийг сайн ойлгох. Энэ өөрөө ийм үн цэнтэй танад ийм үр өгөөжийг өгөх ийм стандартууд юм шүү гэдгийг бол ойлгуулсан цагт мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлэх бол гарцсан бол ингэж олддог. За тэгэхээр энэ бүх мэргэжлийн стандартуудыг нэвтрүүлэхэд тулгараад байгаа сая дурдсан зүгээр нийтлэг асуудлууд, энэс цааш олон асуудлууд байж болно. Энэ асуудлаас гарах хамгийн шилдэг олон улсын практик арга нь бол мэргэжлийн байгууллагууд энэ асуудлуудыг хариуцуулах байгаад байдаг. Тэгэхээр би түрүүнд дурдсан Дэлхийн нэгтлэн бодогчдын холбоо 175 гишүүнтэй гэдэг. Тэгэхээр 175 гишүүн гэдэг бол 175 улс орн биш байхгүй юу? 175 гишүүний ард 175 мэргэжлийн байгууллага байгаа гэсэн. Тэгэхээр мэргэжлийн байгууллага өөрөө батлаад гаргацсан олон улсын стандартаа олон улсад хэрэглээ болгоход хэрэглээгээ нэвтрүүлээд дэлхийн эдийн засгийн нэгтлэн бодлого хүртгэлийн хөгжлийг бэхжүүлэхэд нэн тэргуунд хамгийн түшиг тулгуур болдог зүйл нь өөрөө мэргэжлийн байгууллага. Энэ мэргэжлийн байгууллагаараа дамжуулаад тухайн улс орны нэгтлэн бодогчдод хурц ажиллах нөхцөл нь үүсдэг гэсэн. Хэрвээ мэргэжлийн нэгтлэн бодогчдын тухайн улсад тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллага байгаа тохиолдолд тэр мэргэжлийн байгууллага сургалтаа явуулна. Энэ хуучин шинийн асуудлыг зохицуулж өгнө. Өөр хэл дээр гарч байгаа мэргэжлийн стандартуудыг орчуулах гэдэг юм. Бүх энэ асуудлуудыг бол шийдэж өгөх гарцсан өөрөө энэ мэргэжлийн байгууллага байгаа. Тэр хэрвээ мэргэжлийн байгууллага байхгүйсэн бол бодоод үзтээ зүгээр аж ахуйн нэгжийн нэгтлэн олон улсын стандартыг шууд аваад хэрэгжилж чадах уу? Тэр талаар мэдлэгтэй болж чадах уу? Арга аргачлал байхгүйгээр яах вэ тийм? Тэгэхээр энэ бүх асуудал нь өөрөө цаад гарсан нь бол мэргэжлийн байгууллага гэдэг зүйлд ингэж агуулгадчихдаг. Тэгэхээр энд нэг байгууллага байгаа юм да. КАПА гэдэг та бүхэн сайн мэднэ тийм? Аз номхон далайн нэгтлэн бодогчдын холбоо гэдэг. Аз номхон далайн нэгтлэн бодогчдын холбоо бол өөрөө дэлхийн нэгтлэн бодогчдын холбооноос ч бүр 20 гаруй жилийн өмнө байгуулагдсан юм олон жилийн туршлагатай. Түрүү жил 60 жилийн байгаа тэмдэглэстэй та бүхэн санаж байгаа бол. Тэгэхээр энэ 60 жилийнхаа хугацаанд мэргэжлийн байгууллагыг ер нь яаж хөгжих ёстой юм бэ гэдгийг судалж үзээд
ийм дөрвөн бүлэг 16 чиглэлийг бол барьсан тохиолдолд тухайн мэрэгжлийн байгууллага, технологи бүртгэлийн мэрэгжлийн байгууллага, технологи бүртгэлийн тогтолцоог маш өндөр түвшинд хөгжүүлж чадах юм байна гэдэг үл ингээ батлаа гаргаад ирсэн. За энэ дөрвөн чиглэл нь юу гэхээр дөрвөн бүлэгдээ бол холбоо хамаарал, мэрэгжлийн чадвах, гишүүдийн үндсэн доктортой хөгжил гэсэн үндсэн дөрвөн бүлгийг гаргаж ирээд байна. Тэгэхээр холбоо хамаарал гэдэг нь бид нар ерөөхдөө энэ стандарт гишүүнчлэл гэдэг зүйл рүү анхаарах ёстой байна. Гишүүнчлэлдээ хин хэнийг оруулах ёстой юм. Гишүүдэд яаж үйл ажиллагаанд идэвхжүүлж оруулах ёстой юм бэ? За мэрэгжлийн чадвах гэдэгт нь бол бид нар мэрэгжлийн чадвахыг ямар хүмүүст олгоод ямар хүмүүсээ бид нар мэрэгжлийн өөрсдийнхөө гишүүд гэж үзэх юм бэ гэдэг талаар ярих гэсэн. Гишүүдийн үнцэн гэдэг бол бид нар гишүүдэд олон нийтийн өмнө өмгөөлж явах хэрэгтэй байна, хамгаалж явах хэрэгтэй байна. Олон улсад бас гишүүдэд гаргаж явах хэрэгтэй, харилцаж явах хэрэгтэй гэсэн ийм зүйлүүд бол ярьдаг. За доктортой хөгжил гэдэг бол мэрэгжлийн байгууллага өөрөө оршин тогтнохын тулд ямар бүтцээр, ямар засаглалаар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм. Ямар санхүүжилтийг хаанаас ингэж олж авах хэрэгтэй бэ гэдэг зүйлийг энэ бүлгээр бол ингэж зааж өгдөг. Тэгэхээр мэрэгжлийн нэгтлэн бодогчдын хувьд бол яг энэ загварын дагуу ирээдүйн бодлого стратеги төлөвлөөд ингээд явж байгаа. За тэгэхээр бид нар мэрэгжлийнхаа энэ стандартуудын үнцнийг ярих гэж. Тэгэхээр нийтлэгдээ бол үнэлгээний 3 арга гаргачлал байдаг те та бүхэн мэднэ. Бодит үнцнийг хэмжихийн тулд зах зээлийн арга, өртгийн арга, орлогын арга байдаг те. Тэгэхээр яг энэ тохиолдолд мэрэгжлийн стандартуудад зах зээлийн аргын дагуу үнцнийг хэмжиж гэхээр тухайн бүтээгдэхүүн өөрөө мэрэгжлийн стандартууд маань дахин давтагдчихгүй ийм оюуны бүтээл учраас бид нар энийг зах зээл дээр жишг ийм бүтээгдэхүүн байхгүй гэж үзээд энэ аргыг хасчих. За тэгвэл бид нар өртгийн арга буюу энэ стандартыг боловсруулахад ямар хэмжээний хөрөнгө зарцуулсан, за мөн ашиглаад яг ямар үр өгөөж хүртэх юм бэ гэдэг талаас нь үнцнийг тодорхойлох гэдэг үзье те. За тэгэхээр хамгийн эхлээд мэрэгжлийн стандартуудыг боловсруулахад зарцуулсан цаг хугацаа гэж. Тэгэхээр хамгийн сүүлд батлагдсан зөвлөл бол 1987 онд байгуулагдсан улсын секторын нэгтгэл мод хүртлийн олон улсын стандарт. 87 оноос хойш 2018 он хүртэл нийтдээ 30 гаруй жилийн хугацаанд энэ баримт бичиг тасралтгүй сайжирсаар боловсросоор явж байгаа. 31 жил болж тий. За тэгвэл энэ стандартыг боловсруулахын тулд хэдэн хүн оролцсон бэл? Ямар мэрэгжлийн хүмүүс саналаа өгч энэ практик дээр туршсан бэл? Хэдэн санал ирсэн бэл? Дээрээс нь энэ стандартуудыг олон улсад нэвтрүүлж хэрэгжүүлэхэд санхүүжилт, төсөл хөтөлбөрүүд гэдэг зүйл хэдийн хэмжээгээр гарсан бол ингээ бодоод үзэхээр дөнгө нь бол ингээ нарийн тодорхойлоход аягүй төвхтэй болчихж байгаа юм л да. Тэгэхээр яг зүгээр энийг харахаас өмнө бид бас стандарт гэдэг зүйл маань яг ямар шатгараалаар боловсруулагдгийг товчхон бичлэгээр харуулъя. За олон улсын стандартууд дундаас бид нар зөвхөн санхүүгийн тайлгуулийнхаа олон улсын стандартын талаар ярив. Тэгэхээр олон улсын стандарт өөрөө батлагдахын тулд эхлээд хин хаана стандартыг хөгжүүлэх ямар саналыг өгч чинь тий. Дэлхийн нийтээрээ дэлхийн мэрэгчлэтнүүд энэ гишүүн байгууллагууд нь ямар саналтай байгаа юм бэ гэдгийг байнга сонсч идэг. Байнга мэрэгчлүүдийн саналыг бол ингэ сонсч идэг. Тэгээд мэрэгчлүүдийн ирсэн саналыг бол ингээд судалж үзээд энэ ирсэн санал энэ стандартын заалтыг эсвэл шинэ стандарт гаргахад гарах хууц байж чадах уугүй юу гэдгийг тусдаа мэрэгжлийн зөвлөхүүд нь хуралдаад ингээд төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлдэг. За төсөл хөтөлбөрийн дараа энэ discussion paper буюу хэлэлцүүлгийн хуудсыг гараад дэлхийн нийтээрээ энэ стандартад ийм өөрчлөлт орж болох юм байна гэдгийг саналыг бол авч эхэлдэг. За энэ саналуудыг бол аваад хэрвээ энэ стандарт дэмжигдэх юм бол цаашдаа стандарт болж гарна гэсэн. Тэгээ стандарт болж гарахаас өмнө за энэ бичлэг маань жоохон тасалтай дах шиг байна те. За болохгүй юм шиг байна да. За нэг боловч те. За тэгэхээр ингээд бүхэл ирүүлсэн саналуудыг базаж үзээд нэгтгэл мод хүртлийн олон улсын стандартын зөвлөл байна. Драфт буюу урьдчилсан байдлаар гаргаад хамгийн сүүлийн байдлаар дэлхийн нийтийн бүх гишүүн байгууллагуудаас мэрэгчлүүдээс саналаа авсан саналаа үндэслээд яг эцсийн байдлаар санхүүгийн тайлгуулийнхаа олон улсын стандартыг гаргадаг. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг стандартыг гаргахад явдаг процесс биш. Ганцхан стандартын ганцхан шаардлагад л өөрчлөлт оруулахын тулд энэ бүх процесс явдаг байхгүй. Тэгэхээр энэ бүх процессоос нь бодоод үзэх юм бол стандартыг батлахын тулд хэдийн хэмжээний хүн оролцоод ямар цаг хугацаанд ямар саналуудыг бид ингээ бодоод үзэхээр өртгөх нь өөрөө маш өндөр дүнтэй л гарна гэж ингэж үзэж байгаа. Нарийн тоо бол байхгүй. За гэтэл тэгвэл бид нар дахиад энэ стандартуудыг үр өгөөж өрнө. Хэрвээ энэ стандартыг хэрэглээд ирээдүйд авчрах үр өгөөж өрнө үртэг үн цэн гэдэг зүйлийг нь тодорхойлъё гэдээ үзэх юм бол
аж ахуй нэгж байгууллагад энэ стандарт хэрэглээд яг ямар өгөөжийг, ямар ашигыг олж байгаа. Аж ахуй нэгж байгууллагууд нь бүгдээрээ энэ стандартуудыг хэрэглэж хэвшээ тухайн улс орн ямар эдийн засгийн өөр өгөөжийг олж, ямар шийдвэрийг гаргаад, ямар хөрөнгө оруулалтыг татаад ингээ явуулж. Энэ стандартыг одоо хэрэглээ болгохын тулд бусад одоо сургалтын байгууллагууд үйл ажиллагаа явуулаад өөр өгөөж ингэж хүртэж байгаа. Энэ бүх өөр өгөөжийг эргээд бодоод үзэхээр нөгөө өртөг гэдэг зүйлээсээ хүртэл энэ аргаар тооцсон үн цэн нь бол хамаагүй өндөр гарч байна гэсэн юм зүйл байна. Тэгэхээр үн цэнийг нарийн тодорхойлж болохгүй байгаа зүйлийг олон улсын практикт ер нь яаж одоо үн цэнийг нь үн цэнтэй байна уу үгүй юу гэдгийг тодорхойлдог вэ гэхээр хэрвээ тухайн зүйл өөрөө байхгүй байгаа бол бодит байдал дээр юу болох байсан бэ гэдэг асуултыг тавьдаг. Тэгэхээр хэрвээ бид нэр одоо өөрсдөө бодоод үзье л та. Мэргэжлийн стандартууд байхгүй байсан бол одоо яг ямар зүйл болох вэ? Аж ахуй нэгж байгууллагуудын бүртгэлд улс их орны эдийн засаг санхүүгийн тогтолцоонд ямар зүйл байх вэ гэдээ ингээд бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ асуултыг хариулснараа өөрөө бидний мэргэжлийн стандартуудын үн цэн нь илүү тодорхой болдог. Тэгэхээр мэргэжлийн стандартуудыг үндсэндээ хүргэж байгаа хүмүүс нь бол мэргэжлийн байгууллага, энэ мэргэжлийн байгууллагын үндсэн гишүүд байдаг. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын хувьд үндсэндээ нөгөө хүргэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь олон нийтэд төдийлөн анзаарагдахгүй үн цэн багтаа хүрхийн тохиолдлууд бол их байдаг. Тийм ч учраас энэ асуултанд ингэж хариулдаг байгаад байна. За тэгэхээр одоо та бүхэн бодоод үзэх хэрэгтэй. Хэрвээ та нар мэргэжлийн нэгтлэн бодогч болсноор ямар үр өгөөжийг хүртэж вэ? Үн цэнтэй юу гэв? Тэгвэл та нар мэргэжлийн нэгтлэн бодогч болохын тулд тэр суусан сургалтандаа хэрвээ суугаагүй бол, хэрвээ аудитор болохын тулд та нар олж авсан энэ мэдлэгийг эзэмшээг бол тийм. Хэрвээ энэ байгууллагын гишүүн болоод энэ нийгмийн харилцаанд ороод энэ танхимд хүрэлцэн ирж суугаагүй болвол хаана байх байсан бэ гэж бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр бид бүгдийн энэ мэргэжлийн нэр хүнд үн цэн гэдэг зүйл маань өөрөө ямар байна вэ гэдэг нь хамгийн нарийн ингэж тодорхойлогддог байх нэ. За тэгээд миний та бүхэнд хүргэх өнөөдрийн мэдээлэл бол өндөрлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.